За луунгийн хайлмаг хэрхэн хийх тухай тайлбарлая. За луунгийн хайлмагны одоо үндсэн орц бол шар луун. За шар луунгаа үрж жижиглсэн байна. За үзэм орно. Буудаан гурил орно. Элсэн чихэр ургамлын тос баг зэргийн хярам орно. За эхлээд хайлмгаа хийхин тулд эхлээд ургамлын тосоо хайрлын тавгандаа хийж халаана. За халаасан баг зэрэг халаасан тосондоо хэрчсэн луунгаа хийж хуурна. Галаа бас намсах хэрэгтэй. За ингээд нам гал дээр луун тосонд хуурна. За хайлмгийн ингэж дан ургамлын тосоор хийхээс гадна ургамлын тос болон цэцгийн тосыг бас тэнцүү эмчтэйгээр хольж бэлтгэж болно. За ингээд тосонд луун хуурж зөөлртөл нь хуурж байгаагийн учир бол луунд байдаг тосон дуустдаг аминдин бета каротиныг одоо бие махбодод орж А витаминд болж хувирах энэ идэвхэн тосон дуусан хэлбэрээр илүү өндөр байдаг. За ингээд луун хуурж явах явцдаа баг зэргийн буудаан гурил хийн. За бүхэл өөрийн гурил юм уу 2 дугаар гурил байж болно. За ингээд баг дээр нь баг зэргийн үзэм хийн, үзмээ урдчлан угааж дэвтээсэн байна. За хайлмагн дээр баг зэргийн элсэн чихэр нэмнэ. Элсэн чихрийн хэмжээг бас тохируулна. Луун үзэм хоёр хоёулаа тос чихэртэй учраас элсэн чихрийг бас хэтэрхий хийвэл нялуун болно. Тийм учраас элсэн чихрээ тохируулж хийн. За ингээд луун 2-3 минут ингэж хуурсны гурилтай хамт ингэж хуурсны дараа дээр нь баг зэргийн хярам нэмнэ. За галыг багасгана. За ингээд тавыг таглаж бас 2-3 минут ингэж чигнэж болгоно. За ингээд хайлмаг бэлэн болж байна.